За одоо бүгдээрээ RS Finance broker дээр нээсэн дансаа хэрхэн одоо цэнэглэх талаар одоо депозит хийх талаар үзье. За нэгэнт одоо нэгдсэн данс баталгаажсан байгаа тийм ээ. Баталгаажсан гэсэн имэйл ирсэн байгаа. За ингээд нэвтрэх хэсэг дээр дарж ороод за ингээд логин хийгээд нөгөө бүртгэлтийн имэйлээ нууц үгөө оруулаад нөгөө зохиож хийсэн тийм ээ. За ингээд ямар ч гэсэн данс бол ингээд баталгаажсан гэсэн мэйл ирсэн. За одоо энэ дээр яах юм бэ гэхээр deposit гэж энэ хэсгийг дараад за энэ чинээс бид нэр MT5 аккаунт гэдэг дээрээ бид нар ямар аккаунтаа цэнэглэх юм бэ тийм ээ. За нэг л аккаунт байгаа. Энэ түрүүн би нэг туршилт хийх гээд бас нэг өөр нэг аккаунт нэгээд гисэн баталгаажааг байгаа тэр нь. За энэ баталгаажсан байгаа. За энэ аккаунтаа сонгож өглөө. За төлбөрийн одоо хэрэгслээ яаж сонгох юм бэ гэхээр за Mongolian Local Bank гэдэг энэ хаан банк байна, голомт банк байна тийм ээ. Аль энд сонгосон болно. За гадаад улсад MasterCard-а сонгож болно. Эсвэл энэ Binance дээрээс одоо эсвэл Tradement дээрээс ч юм уу тийм ээ. Тэдрээр бас цэнэглэж болдог. За тэгж мэддгүүд нь бол ингээд цэнэглээ явах хэрэгтэй. За миний хувьд би энэ юуг сонгоё. За аль нь ч сайх втэ. За энэ голомт банк гэдгийг сонгоё. За ингээд одоо хэдэн доллараар цэнэглэх юм тийм ээ. За $500 цэнэглэж байгаа бол эндээс сонголтуудаа хийж болно. А хэрвээ өөр тоогоор цэнэглэж байгаа бол одоо жишээлбэл 550 ч гэдэг юм уу тийм ээ. 30 ч гэдэг юм уу. Ингэж байгаа бол энэ доор бичээд өгнө. За ингээд currency type дээрээ MNT-гээ сонгох чинь amount энэ хувираад гарч ирж байна. Сая 971 мянган төгрөг гээд тийм ээ. Ингэж гарч ирж байна. За remark гэд энэ дээр нь болохоор нэг ингээд юм оруулчихъя. За ингээд apply хийлээ. I agree continue гэдгийг дарна. За ингээд дарахлаар you are about proceed to the payment page please confirm гэж байна. За ингээд proceed дарна. За ингээд дарахлаар голомт банк ингээд ийм аккаунт номер чинь ингээ гараад ирнэ. За энийг энэ RS Finance-ийн өөрийнх нь дансны дугаар хгүй. Энийг копидж аваад банкн дээрээ очиод энэ данс руу одоо мөнгө шилжүүлнэ гэсэн үг тийм ээ. Мөнгө шилжүүлнэ. За тэгэхээр бүгдээрээ энэ please enter the remittance order number гэдэг дээр болохоор нөгөө гүйлгээ хийсэн дансны хуулгын тийм дугаар байдаг. Тэрийг бичиж өгөөд тэгээд скриншот хийгээд зургийг аваад энд хуулгынхаа зургийг оруулж өгөөд тэгээд paid гэсэн тавч дарснаар одоо цэнэглэлт бол хийгдлээ гэж үзнэ. За ингээд цэнэглэлт бол тэр дороо хийгддэг. Ингээ Монгол төгрөгийн данснасаа одоо голомт вэ хаан байна уу шууд төгрөгийн дансаар ингээ цэнэглэлчүүл илүү одоо амар байдаг. За эргээд бид нар депозит ингээд хийцний дараа энэ дээр бол одоо мөнгө орж ирээд харагдана гэсэн үг. За ашгаа хийгээд одоо энэ дээр ингээ $1000 цэнэглэсэн байлээ гэж бодоход та арилжаа хийснийхаа дараа эн чинь одоо 1500 2000 болоод энэ дээр ингээ харагдана. За эргээд эндээсээ одоо ашгаа татаж авах гэх юм бол энэ dashboard гэсэн хэсэг дээр орохлоор withdrawal гэд байж байгаа. Тэр хэсгийг сонгоод тэгээд одоо Binance-ийнхаа юу Tether аккаунт руу татах уу эсвэл шууд Монголынхаа банк руу татах уу тийм ээ. Энэ болгоныгоо өөрөө сонгоод яг эсрэгээр нь үйлдэл адилхан хийгээд ингээ явна гэсэн үг. А withdraw хийхэд бол тийм нөгөө хуулга муулгын янз бүрийн юм хэрэггүй зүгээр шууд